Шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бат Заяа болон Мөнхцөл миний би шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг бүтэн жилийн турш эрсдлийг давах хүч ураатай бод даатгал болон ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивент итгэн та бүгд түргэж байна. За өдрийн мэнд Заяа. За өдрийн мэндийг хүргэе. За шинэ дугаараараа үзэг сонсогчтойгоо уулзж байгаадаа баяртай байна. Зяа тэглэв яг үнэхээр сонирхолтой, содон, гоё улсын талаар ярих гэж байна. За бүх улс содон. Гэхдээ энэ улсын талаар одоо содон юм их байдаг учраас албаар ингэж бас хэлж байгаа. Онцолж байна уу? Онцолж байгаа юм тий. За би уламжлал ёсоор маш цөөхөн сонирхолтой баримтууд Этиопийн далайд дурсан. За Этиоп маань хизээч колоничлогдож байгаагүй. Африкийн ганц улс. Тийм байна. За тэгээ монголчууд Этиоп руу явахын тулд виз авах шаардлагатай. Гэхдээ виз авах боломжтой юм байна. За нийслэл хот Адис Абаба тий. Абаба руу Стамбул хотоор дамжин. Ер нь Стамбулаар ер нь их зүгээр. Адис Абаба гэдэг нь тий. Тий. Тийм байна. Стамбулаар дамжин нисэн очих боломжтой юм байна. За Этиопийн талаар миний мэдэх цөөхөн хэдэн баримтын нэг нь гэвэл христийн шашинтай үнэн алдартны христийн шашны үнэн алдартны урсгалаар ер нь бол эртний манай эртний 4-р зуунд шүү дээ тий. Нөгөө армян гүржтэй дэлхийн нөгөө хамгийн анхны христийн шашныг өөрийн шашин болгонтын улс одоо төрийн шашин болгож хүлээж авсан улсуудын нэг юм байна. Тэгээ өөрсдөө Африкийн еврейчүүд одоо одоогийн Израиль улсыг бүрдүүлж байгаа еврейчүүдтэй Израилуудтай Израиль гэх нь буруу тий. Яагаад гэвэл Израиль улсын иргэн Израиль болохоос ш еврей гэдэг чинь өөрчлөж байгаа. Африкийн еврейчүүд гэж өөрсдөө нэрлэлт юм байлээ. Тэгсэн мөртлөө хамгийн анх одоо исламын шашныг улсдаа нэвтрүүлсэн одоо бас улс нь тий. Маш сонирхолтой. За ингээд заяа да. Африкаар бид нэрийг хэлүүлээрэй гэж хэлье. За Этиоп улсын яг одоогийн нөхцөл байдлыг бол жоохон байж байгаа. Этиоп улсад бол маш олон шинэ юм үүссэн байдаг. За энэ юу гэхээр Этиоп улсад хүн төрлөختөн хүн гэдэг одоо төрөл зүйл үүссэн одоо улсаа гэж үздэг яг бол олдроосоо. За өнөөдрийн одоо Homo sapiens гэсэн үг. Homo sapiens болон Homo sapiens-ээс өмнөх хоёр хөлтнүүд бас Этиопт одоо хамгийн эртний олдор нь Этиопт болсон байдаг. Тэгэхээр одоо юу ч юм дэ хүн үлсэн газар бид нар Африк ярьдаг. Африк дондоо ерөөдөө Этиоп нь энэ тал дээр одоо хамгийн эртний олдор олдсон газараараа алдартай. 1974-д Этиопийн Афар гэдэг бүсэд одоогоос 3.2 жилийн сая жилийн өмнө хоёр хөлөөрөө алхаж ядаг анхны өвөг дээдс бол Этиопоос олдсон байдаг. За бид нар бол тэрийг бол Люси гэдгийг нь сайн мэднэ те. Люси чи Этиопоос олдсон. Этиопоос олдсон те. За хүн үүссэн гэдэг юу ч юм дэ хүн гэхэлэр Homo sapiens гэхэлэр өөр. За Нендертал, Homo erectus гэхэд маш олон төрлийн ингээд хүмүүс байдаг гэж одоо үздэг тийм. За ерөөдөө нэг 5-6 төрлийн хүн одоо тухайд байсан гэж үздэг. Гэхдээ бусд нь айдсан мэдэхгүй хүмүүс идсэн баг гэж ярьдаг юм бол. Тэгээ одоо хүн төрлөختөө бас энэ идсэн үү, яатсан уу, нөгөөд нь устдад алгуулсан. Одоо ингээд сарамгчны олон төрөл байдаг шүү дээ тийм. Тэд нар ч ерөөсөө нэг болцсон байна л гэсэн үг шүү дээ. Бид нар одоо ингээд юугаар товчоор яриа л тийм. За тэгээ манайхан бас ингээд зарим юм ингээд товчлоод ингээд хэлчихээр тэр чин тийм гэдэг хэдэж шүү. Тэрийг аягүй сайн ойлгоорой тийм. Ер нь товчлж байгаа шүү Этиопийн талаар гэж болохоор. За тухайн үед хүн одоо хүнтэй төстэй хэд хэдэн зүйл байсан гэдэг жирэмхтэй үздэг. Ямар ч сан бусд нь хайдсан мэдэхгүй. За ямар ч хэлсэн хүмүүс үлд цаашаа одоо амтан гэдэг одоо хүн төрс амтан гэдэг юм цаашаа хүргэлсэн байдаг. Хүн босч явдаг болснороо ташаа биеийг давхад маш хүчрхэг болох ёстой болсноор ховслын хац ингээд ташаан дотошоо хумигдсанаар эмэгтэйчүүд эрт төрөхөд хүндрэлтэй болж гэлсэн. Тийм учраас одоо юу ч юм дэ хүний өгөхөд одоо өөрөө ингээд нас бий ингээд одоо босод амьд чинь ингээд төрчөөд ингээд ихийнхээ хөвлөгөөс гарчаад ингээд баг ингээд зарим ингээд шууд явчихж байгаа шүү дээ амьдраж чаддаг бол хүн ингээд босоо явдаг болсоор ташаа нарийнхан болж байгаа. Тэгээд тэр нарийнхны заагаар хүүхэд төрөхөд айгүй хэцүү болсон учраас ерөөд эрт төрөхөөсөө сонголтгүй болсон гэсэн үг байхгүй. Ойлгож байна уу? Тий. Тийм учраас хүний хүүхэд хамгийн их юу одоо арчилгаа шаарддаг гэсэн үг. Тийм байна. Бараг 18 нас хүртлээ. Тий, 18 цаашаа одоо ерөөдөө нэг 4-5 хүртлээ тий. Явд суртлаа ингээд арчлаа шаарддаг. За ингээд жижигхэн зайгаар хүүхд төрөд амаргуу одоо болсноор хүүхэд жижигхэн байхдаа ихэн биес хурдан гарч босод амьтдыг одоо бие датлаа асаргаа шаардах болсон. Ер нь бол одоо товчор дурдаг тий. Тийм ч учраас хүүхэд өсөх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамтын бүлгийн амьдрал үүсэх болсон талтай гэж байгаа. Тэр хамтаа байх. Босоо явдаг болсноор алсын барааг сайн харагч нөгөө талаар араатан амтанд амархан харагдахаас үндэс болсон. Гэвч хүнд гар гэдэг юугаач орлоошгүй эргэтэн байсан учраас өөрийгөө хамгаалах одоо ингээд зэвсэг гэт хийх шаардлагатай болсон. Тэгэхээр хүн ерөөхдөө одоо босч явдаг болсноор айгүй олон давуу талтай болсон ч гэсэн сул талууд их болсон гэдэг энэ ялгаа энэ дээр харагдаж байгаамаа. За одоогийн
Этиоп биш үү? Энийн Homo Kibish гэдэг дүүргээс 195 сая жилийн наст орчин үеийн хүн дүрс чулуу буюу одоо Homo sapiens анх олдсон гэж. Тэгэхээр хоёр хөлөөр явдаг хүн Этиопт одоо хамгийн сүүлийн олдор нь олдсон байна, хамгийн эртний олдор нь олдсон байна. Дээрэс нь Homo sapiens буюу хүн төрлөختний бас хамгийн эртний гэж бол олдорууд ингээд олдсон гэж ерөөдөө Этиопт бол үздэг. Тэгэхээр Этиоп бол ерөөдөө хүн төрлөختний үүссэн газар хэлэхэд бол ерөөдөө буруудахгүй. За тэгээд өнөөгийн Этиоп орчимд ерөөдөө нэг 200-аас 300 мянган жилийн өмнө ерөөдөө ухаант хүн үсээд ухаант хүн шүү дээ. Яг хүн төрлөختөн буюу хоёр хөлөөр явдаг хүн ухаант хүн ор тий. Ухаант хүн үсээд тэгээд эндээсээ нэг 70 жилийн өмнөөс 70 мянган жилийн өмнөөс ерөөдөө бус төвүүд рүү ингээд нүгөө шилжээд явсан гэж үздэг. Ийм түүх бол байдаг. За ийм байна. За Этиопийн хувьд бол Этиоп нь болохоор хамгийн одоо эртний одоо тийм хүмүүс ингээд амьдарч исэн ийм улсуудын нэг гэж үздэг ерөөхдөө. За дээрэс нь Этиопийн хаан тос гэж бас хамгийн эртний улсуудын нэг. За Этиоп нь ингээд юунд Африкийн колоничлогтойгоо ганц улсаа гэж бид хоёр дөрөв хэлсэн тий. За Этиопийг ерөөхдөө Италичууд колоничлох гэж бол үзсэн. Тий хоёр удаагийн дайралтаар. За тэгээд Этиопийн Эритрэ гэдэг одоо хойдл хийсүүд. Эритрэг хэдүүл ерөөхдөө бас нэг нэлийн он задлж ярьсан зүгээр баг. Эритрэ хэсгийг ерөөхдөө эзэлж авсан яг Этиопод нөөцтэй бол бууж өгөөгүй байдаг. За ингээд Эритрэ хэсэгт ерөөхдөө дайм байлдаа бол Италичууд нэг хэсэг колоничлж аваад улмаар Британи орчихсон байдаг. За энэс л Эритрэ Этиопийн асуудлууд нэлээд үүссэн байдаг. За энийг бол Эритрэ Этиопи жоохон байж байгаа даа гэж бодож байна. За ерөөхдөө нэг иймэрхүү түүхтэй. Тэгэхээр ерөөхдөө Африк твээс одоо маш олон улсууд колоничлогдож байсан бол Этиоп колоничлогдож байгаа. Колоничлогдож байгааг айгүй болон байгалийн нөхцөл байна, газар зүйн нөхцөл байдлаас байгаа гэж хэлэхэд бол буруудахгүй. За дээрэс нь Этиоп нь болохоор кофе анх үүссэн газар гэж бас үздэг. За Этиопийн яг урагшаага одоо Кафа гэж газар байдаг. Энд нэг ямаач нөхөр. Калде. Яг Кафа гэж бас хэлдэг шүү. Ямаачных нэр нь Калде яг үнэтэй. Ямаачных нэр нь Калде. Калде ингээд ямаагаа хариулж ирсэн. Тэгсэн чи ямаанууд нь ингээд нэг ургамал ичээл айгу тийм цоос хэрэглэн болоод тоглож молоо те. Тэгээд зэгэд. Тэгээд тэрийг ажиглаад ерөөхдөө ингээд өөрөө хэрглэж үзээд тэгээд тэр нь бас ингээд хэрэглэснийхэн дараа ингээд сэргэж байсан. Тийм учраас тэрийг бас нэрлэдэг. Тэгээд кофе гэдэг үгний бас гарал бас ингээд айгу олон янз байд юм байна л да. Тэрний нэг нь одоо энэ кафагаас үүсэн учраас кофе гэдэг нэрлсэн байж магадгүй ч. Яг бол энэ кофе чинь шууд Европт очиж байгаа шүү дээ. Ерөнхийдөө худалдаачдаар дамжижаад арабууд болон туркуудаар дамжиж очсон байдаг. За тийм учраас кафа гэдэг газрын нэр нь ерөнхийдөө кофений үүссэн нэр байж магадгүй гэж үздэг. За тэгэхээр хүн төрлөختний хоёр том юм үүссэн. Тийм байна. Хэсэг байна те. За Этиоп нь болохоор газар нутгийн хувьд бол за 1.1 сая одоо километр талбай нутагтлаар одоо би нөө чи явдаг газрын одоо за тэр хэсгийг авчих юм бол яг манай монголоор чи явах зүгээр. За манай нэг 103 аймаг шүү дээ. 103 дээр нэг Дон говийн талыг нэмдэг ч юм уу те. Тэгэл Этиоп бол хүн аманд бол тэгж бүрдэж байгаа. Газар нутаг нь бол тэгж бүрдэж байгаа. За хүн амын хувьд бол Этиоп бол маш их хүн амтай. За тэгээ нөө ядуур л их байдаг те. 110 сая хүн амтай. Энэгээр дэлхийд ихний 10 дордог. Ихний 10 дордог. Тэгээд яагаад ийм хүн амьдрэх гэхээр тийм хүн амар оршин тогтоонд байх газар уу хэрэг сонирхолтой. Одоо Нигер ч юм уу, Ган ч юм уу, Конг гэдэр шиг биш тэгсэн мөртлөө айгүй хүн одоо оршин тогтног юм бол Этиоп болсон байгаа. За Этиопийн хүн амын 34% бол оромоочууд эзэмшдэг, эзэлдэг. За 26% бол амхаараа. За одоо 6.2 нь одоо Сомал, Тигрэ ингээд мужууд хүмүүс бол эзлээд явдаг ийм онцлогтой маш их олон хэлтэй. За энэс болоод хоорондын зөрчил, мөргөлдөөн ч юм уу те айгүй олон тийм юмнууд үүссэн байдаг. За энэний хамгийн том нь одоо Эритрэ гэж бид нар ярьжсэн те. Эритрэ хэсэг байгаа. За Эритрэ тусгаар тогтносоор Этиопоос далаад гарцгаа бас хамгийн харамсалтай. Тийм учраас энэ бол газар зүйн хамгийн одоо чухал бүс нутаг байгаа. Эритрэ тусгаар тогтносоор. Яг гэх юм бол яг Эритрэгийн тэр далайн хэрэг улаан тэнгисийг дамсан тэр нэг хэсэг байгаа шүү дээ те. Тэр хэсэг Асмара гэдэг нэрсэлтэй. Тэрэн тусгаар тогтносоор Этиоп газар зүйд айгүй ашиггүй байрлалд орсон. Тийм учраас Этиопууд энэ газар нутгийг авах гэж ингээд айгүйх байлж байгаа. За Эритрэ нь бол түүхэндээ бол ерөөдөө Италич бол Эритрэг нь бол авцсан байсан. За тийм учраас Эритрэ дээр үесээ бид нар бол Этиопууд бишээ гэдэг байдлаар айгүйх үздэг. За тэгээд дараа нь британчууд нэг төр зэрэг одоо Эритрэг бол колгончсон байдаг. За ингээд Этиоп нь болохоор Эритрэг өөрийн болгоод за 1960-аад оноос хойш ерөөдөө энэ хоёрын орн зэвсэгт мөрөлтөө үүссэн байдаг. За 1941 онд дэлхийн 2 дугаар холбоотнууд ялсны дараа Эритрэг Британий засаглал удирж хагаад улмаар нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэрээр 1952 оноос Этиопийн холбоотой мууч болсон байдаг.
За ингээд ерөөхдөө бидний одоо хүүхд тахтай байсан газрын зур дээр Эритрэд ус байдаггүй. За 1991 онд бол энэ өргөө 30 жил хоорондоо байлцсан. 30 жил байлаад айл ингээ бүр туйлцсан. Ингээд ядуурл те өсөглөн за тэгээд эцэг ихгүй хүүхдүүд гэдэг ч юм уу те маш олон зүйлүүд болсон байдаг. За ингээд 1991 онд ерөөхдөө Эритреас тусгаар тогтнох одоо эхлэлээ тавьж за Этиопийн засгийн газар ерөөхдөө Эритрэд байсан унагсан байдаг. За ингээд 1993 онд нэгдсэн үндэсний байгууллагын тусламжтайгаар тусгаар улс болсон байдаг. За энэс хойш ингээд энэ хурж ахаал байлцсан. Ерөөсө 30 жил нэг улс байхдаа байлцсан, тусгаар тогтсныхан дараа ахаа байлцсан байдаг. За тэгээд Эритрэ болон Этиопоос маш олон хүмүүс юу л дөрвсөн байдаг Европ руу. Цагаачлаа Дайны улмаас энэ Европын улсууд маш олон эритрэчүүдийг авсан. Тийм учраас одоо их Британд бол эритрэчүүд их байдаг. Яг бол Британи хамгийн сүүлд колончлж исэн. За тэгээ Этиопи болсон. За энэс л Британи руу колончлоо. Одоо ингээд Шотланд ч юм уу Англи очихоор Эритрэ автобусны жолооч их байдаг. Тэгээ тэндээс хүн аваад ирэхэд автобусны одоо жолооч ч юм уу бусад тийм ажилт мэргэжлүүд ирэхэд Британд имиж тохиолдол бол их байдаг. За тийм ирэхэд асуудал одоо ботлоо. За тэгээд энэ асуудал ирэхэд 1993 оноос хойш байж байгаад 2000 он гараад ирэхэд арай гайгүй одоо зөөлрсөн. Гэхдээ зөөлрсөн гэдэг нь байлтах нь арай багассан л болохоос хүүтүүр амьсгал ирэхэд хэвэндээ байдаг. За тэгээд Этиопийн ерөнхий сайд бол Эритрийн ерөнхийлөгч нар хоорондоо ингээд уулзаад за 1918 онд ирэхэд энхийн одоо гэрээнд гар үсэг зурсан. За ингээд Этиопийн ерөнхий сайд Аби Ахмед Нобелийн ихтэй шилжүүлсэн байдаг нөхөр бүр. За тэгсэн мөртлөө 1920-оос Тиграй гэдэг хэсэгт болсон мөргөлдөөнслөө дахиад асуудлууд ингээл гарч ирсэн. Тэр ихэдөө дэлхийн хамгийн асуудалтай хэсэг бол тэнд байна. Одоо бид нар Африк болохоор тооддоггүй боловч тэнд ихэдөө өмнөд Суданы асуудал, Суданы Дарфурын асуудал, Эритрэ болон одоо Этиопийн асуудал гэдэг яг тэр хэсэг бол одоо бидний мэдгээр Югославийн дайнтай адилхан тийм хэсэг бол ихэдөө сүүлийн юмас 20-30 жилийн нөхцөл байдал үүсэж байгаа. Хамгийн одоо сүүлд үүссэн улсууд Европын тэр Югославийн хэсэгт байгаа шүү дээ одооны тийм. Одоо Сербийн болон тэр Балканы хойд байгаа бол Африкийн хэсэг сүүл 2 улс тусгаар тогтлоо шүү дээ. 93 онд Эритрэ, 2011 онд Өмнөд Судан тогтлоо. За одоо ахаад Дарфур тусгаар тогтнох уу яах вэ гэдэг асуудал яригдж байгаа. Ийм асуудлууд ерөөдөө гарч иж байна. За тэгвэл Этиоптаар энэ дээр дараагийн нэг асуудал гарч иж байгаамаа. Этиоп өөрөө ерөөдөө ядуус яг ингээд түүхэн мундаг хүндрэлтэн үүсэн ч айгүй олон түүхүүд байдаг. Европын колонд орж байгаа хүүхэд айгүй олон давуу талууд Этиопт байдаг. Яг газар зүүн онцлог гэж бид нар үзсэндээ ихлээр Африкийн дээвэр гэж ярьдаг. За ерөөдөө Африкийн хамгийн өндөр хэсэг Килиманжаро бол ерөөдөө Кенд байгаа шүү дээ. Кен болон заврагшаага жоохон Танзан руу явах юм бол ерөөдөө Кенд байдаг. Тэгэнгүүт хамгийн өндөр уулууд нь ерөөдөө 4000-аас дээш 3000-аас дээш уулууд нь дандаа Этиопийн газар нутагт байдаг. Өндөр уулах. Тэгсэн мөрдөө тал хоцолсон. За тэгэнгүүт Этиоп нь өөрөө Африкийн зүүн хэсэгт учраас зүүн талаас дайрах дайсан байхгүй. Бас нөгөө талаар колоничлогдоогүй гэдэг давуу тал нь тэр байхгүй. За ерөөдөө Европод ингээл баруун талаас нь ороод ирээл колоничлоод байгаа шүү дээ. Этиоп руу ерөөдөө хойноос нь орж ийн Египт талаас, Судан талаас. За орж ирлээ. Тэнд ингээд маш их одоо юг туулна. Одоо газрыг туулна. Тэгээ Этиопт орж ирлээ. Тэнд ингээд эзлэн цогт ерөөдөө төвхтэй. Яг зүүн талаас нь ингээд орж ирэх том хаан улсууд ч юм уу том хүчрхүү улсууд байхгүй. Этиопийг аваад тэнд газар нутгийн колоничлох юм бас багтаа нөгөө талаар. Тийм учраас Этиопийн бас колоничлогдоогүй шалтгаан яг өөрсдийнхөө үндэстнийхэн давуу талаас гадна газар нутгийн бас онцлог байна. Тийм байна тий. Газар нутгийн онцлог. Тэнд одоо юу гэж юм тэгээд зилүүд нутаг. Тийм байна. Хүрэхэд хэцүү те нөгөө логистикийн хувьд ч гэсэндээ тэнд колон оронтой болоо түүнийг өөрөө нөгөө захирах хэрэгшээх нь өөрөө төвхтэй байсан юм байна. Тий, ерөөхдөө нэг тийм шаардлага багтаа ч юм уу те. Айгүй олон хүчин зүйлийн нөлөөнөөс болоод Этиоп нь ерөөхдөө бас колоничлог. Тэр үед чинь Суэцийн сувг гэж байхгүй. Африкийг бүтэн урдуур нь тойрж иж нөгөө одоо хэрэг Этиопийг колоничлсан бол Этиоптой очих шаардлагатай болно. За нэг бол Нийл мөрнөөр дамжаад хөх хойноос орж ийн. Гэхдээ тэр бол ерөөхдөө төвхтэй. Газраар орж ийн гэдэг бол ерөөхдөө асар хэцүү. За ийм учраас Этиоп бас колоничлогдоогүй колоничлогдох шаардлагагүй тийм нөхцөл байдлууд бол байна. За тэгвэл Этиоп ингээл ядуу дайнтай те айгүй их асуудалтай бол Этиопт. За дэлхийд дээр ингээд 145 сая одоо ингээд өнчин хүүхэд байд юм байна. Одоо эцэг их найл нэг нь байдаггүй ч юм уу те. За энэний дундаж үзүүлэлтээр номер 1 Этиопт хэрэгүүлдэг. Аль нэг ээж аав нь байдаг. Одоо double orphan гэж байгаа шүү дээ. Энэ бол биш үү? Double orphan буюу бүтэн өнчин гэж байгаа юм тийм. Бүтэн өнчнгөөр ихэд Өмнөд Африк, Конго, Ардсан Конго гэдэг тэргүүл. Яг бол тэр чин иргэний дайнтай дохын алдар айгүй ихтэй бусдаг тийм. За Этиоп болохоор ихэд энэ дохын алдар байдаг.
тодорхой хэмжээнд байдаг. Тэгвэл бусад хүчин зөвлөлөх нь бол Этиоп нэгдүгээр айгүй том газар нутагтай. Дээрээс нь 110 сая хүн амтай. Энэ өөрөө асар том асуудал. Одоо бид нар ингэдэж штэ их хүн амтай бол хөгжин нутаг те. Их хүн амтай бол ингээд давуу талтай. Уучлаарай их хүн амтай гэдэг бол ядуу улсын хувьд бол асар том проблем байдаг. Яг бол тэр нийгмийн үйлчлэгийг хүмүүст хүргэхэд айгүй хэцүү байдаг. Одоо Монгол өндөр 20 сая 30 сая болчихлоо. Энэ том газар нутаг нийгмийн хүртээмж хэцүү штэ. Хэцүү. Одоо тэр хүүхдүүдийн эндэгдэл ч юм уу те. Боловсролын асуудал, одоо эрүүл мэндийн асуудал айгүй хүнд байдаг. Этиопийн тэр нийгмийн асуудал айгүй хүнд байдаг. 110 сая хүнд тийм том газар нутаг тэр хурж үйлчлэх айгүй хэцүү байдаг. За нэгдүгürt нөгөө дохын асуудал байна. Одоо хоёрдугаарт энэ асуудал. За гуравдугаарт уламжлал байна. Этиопчууд хүүхдүүдээ маш багаас нь гэрлүүлдэг. Маш багаас нь гэрлүүлдэг. За Этиоп улсад бол яг хөө ингээд хуулиар бол 18 нас хүрээд гэрлэх ёстой гэдэг хууль байдаг боловч энэ ерөөд амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй. Зөвхөн хуулийн дээр л байдаг. За тэгээд бүр 18 нас хүрэхээс өмнө 5 охин тутмын 2 нь гэрлэж байгаа. Одоо мэдгэж байгаагаар ч тий. За тэнгууд 15 наснаас өмнө 5 охины 1 нь хоримлж байна. Этиопт тэгэхээр нэг бага насны хүүхдүүд хоримлох, хүний ихнэр болох тохиол маш өндөр. Одоо баян эрэгтэй хүнтэй охиноо гэрлүүл одоо сарын өмнө эрхлэн болшууд хүүхдийг гэрлүүлэх ч юм уу. За энэ хүүхд гэрлэх нас нь болсон байна гэдэг ч юм уу. Ийм болдог. За энэ бол айгүй том асуудал. За тэгэнгүүт энээс гадна ахаад том асуудал байдаг нь Этиопийн эмэгтэй хүүхдүүдийн 80% нь одоо нөө эмэгтэй бил эрэхтнээ одоо тайруулах ч юм уу тийм тэрийг хийдэг Хойд Африкт идэх те. Одоо зүүн Хойд Африкт их байдаг. Одоо ялангуяа Сомал болон Этиопт Эритред их байдаг те. Энэгээр Этиоп 80% охтуудын боддоо. Харамсалтай юм бэ. Ямар өндөр үзүүлэлт вэ те. Амар өндөр. Энд чинь өөрөө улс өөрөө ядуу байна, буурангуй байна гэсэн л ер нь бол хамгийн том одоо индикатор үзүүлэлтүүд. Индикатор 80% шүү дээ те. Амар гол буурангуй уламжлалт ёс заншил нь үргэлжлээд өнөөдөр 80% гэдэг чинь бүр маш өндөр тоо. За үзэгчд сонсогчд маань сонирхож байвал үүнийг англиар нөгөө mutation гэдэг юм аа. Genital mutilation. Тий, genital mutilation гэдэг нь Хойд Африкийн орнуудад өргөн хэрэгдэл одоо хийдэг түгээмэлтэй харамсалтай одоо уламжлал өөрсдийнх нь тий. Тэр нөгөө одоо эмэгтэй хүүхдийг бэлгийн боочлолт нь эхлэхээс өмнө бараг хийдэг юм шиг байгаа. Одоо дэлгэрэнгүй ярих нь зөв буруу гэдэг нь гадна бэлэг эрэхтнийг тэр чигээр нь ингээд тайрж цусч аваад ойдог. Тэгээ тэрийгэ хизээч эмнэлгийн орчинд ахуйн цэвэрхэн орчинд хийдэг бүү ахуйн бохир орчинд хийдэг тэрийг нэг удган ч юм уу тий омгийн тэргэн ч юм уу тэр настай эмэгтэй хийдэг түүнээс болоод эмэгтэй хүүхдүүд нь халдвар өвчин аваад нас барах одоо эндэх магадлал маш өндөр тэгээ улмаар халдвар төвчин авах тий бусад өвчинд эмзэг болох магадлал бол тэр тохиолдлууд нь маш өндөр байдаг тэгээд улмаар нөгөө төрөх насанд хүрснийхаа дараа гол нь тэр нөгөө байгалийн эмийг нь өөрчлөө тэр чинь ингээд тайраад оёод тий төрөхөд хүндрэлтэй хүн нөгөө хэвийн байдлаар нөгөө бие засахад хүртэлтэй ялгацаа гадагшлуулахад хүртэл маш их хэмжээний хүндрэл авчирдаг гэдэг маш өндөр биш 80% гэдэг. Тий 80% маш өндөр. Этиоп төр бол иймэрхүү. За энд болохоор Этиоп гэлтгүй яхаа Сомалд их байдаг тий. Йемен рүү бас байдаг. Йемен рүү байдаг. Тий одоо Аз руу ороод ирж шүү дээ тий. Ерөнхийдөө энэ бүс нутагт яг иймэрхүү төрлийн байдаг. Тэгээ энээс болоод ерөнхийдөө айгүй их бас эмэгтэйчүүд энддэг. Тийм асуудлууд байна. Ялангуяа охтууд. Одоо нөө битээр нэг өмнө дээр Сомалд нэг кино ирсэн шүү дээ. Нөө загвар өмсөж тухайтай. Тэр чинь бол ерөнхийдөө ээж нь зүхтаалгаад дээ шүү дээ охиныхоо. Тэгээд англи дээрээ тэгээд яадаг тий. За нэг иймэрхүү асуу. За тэгээд нөө нэг өнчин хүүхдүүд яагаад их байдаг тэр жоохон дэлгэрэнгүй ярих гэдэг юм шлээ тий. За тэгээд нөө нэг дохын асуудлууд, нийгмийн хүртээмжийн асуудлууд, за нэг бага насны хүүхдийн гэрэлтийн асуудал. За тэнгүүтээ энэ уламжлалт тийм одоо буурангуй энэ уламжлалаасаа болоод авч яваад тий. Эннээсээ болоод Этиопт одоо нэг хүнд ногдох юугаараа дэлхийд тэрхүүлдэг. Аав юм уу ээж нь байхгүй хүүхдүүдэр. За дээрэс нь энэ дээр нэмээд нөө Эритретэй холбоотой дайн. Дайнд иргэний дайн байгаа тий. Иргэний дайн дээр ерөөдөө айгүй их асуудлууд гарсан. За ингээд Этиопт бол 4.8 сая одоо юм өнчин хүүхд байдаг гэж үздэг. Хагас үнчин тий. Хагас болон бүтэн үнчин. За яг хуу дэлхийд дээр бол энэтгийг хятад их хүн амтай усуд бол угаасаа дэргүүлж байгаа ойлгомжтой. Тэгвэл нөө хүн амт ногдохороо хуваараа бол Этиопт дэлхийд дэргүүлдэг. За тэгэхээр ийм бол одоо ерөөдөө асуудал бол Этиопт бол байна. За тэгээд Этиопийн хувьд бол за энэ жоохон муухай хэсэг энэ үрээ зогсооч тий. За Этиоп улсын хувьд бол одоо дэлхийн хамгийн одоо өндөр орчдог одоо хотуудаар алдартай. Жишээлбэл нийслэл Аддис Абеба гэж бодох байхгүй тий. 2450 м өндөрт бол байдаг. Одоо Этиопийн нийслэл нь за энэ болохоор Африкийн хамгийн өндөрт
байдаг юунууд нь. Хот юм байна. Хот нь. За дэлхийд бол энүүгээрээ 4-д ордог. Айгуу өндөр үзүүлэлт бол байгаа. За манайх бол 1.5 дор байдаг. Тэгээ 1.3-аас 1.5 Улаанбаатар байдаг. Ерөнхийдөө бас өндөртөө ордог тий. Тэгээ тодорхой хэмжээнд өндөртөө ордог. За иймэрхүү юмнууд бол байна. За тэгээд Этиоп бол олон үндэстний нутаг гэж байгаа тий. 200 одоо тийм хэл байдаг. 200 хэлээр хоорондоо ойлголцдог. Тэгэхээр нэг овгийн одоо юу ихтэй гэсэн үг. Янз янзын овгууд ихтэй. Тэгээ овг аймагуд. Овг аймгийн бүтцээр одоо болтол амьдардаг байна. Одоо болтол амьдардаг тийм эсгүү зөндөө байдаг Этиопт бол. За ивент ч танилцуулах тайлаа тий. За тэгээ Атлас нэвтрүүлгийг маань эрсдлийг давах учраа те бод даатгал компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд түргэж байна. За бод даатгал компани бол Монгол даатгалын салбарт 30 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг юм. Бод даатгал нь харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгодог. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ бид хоёр онцлоод АКСА олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь дурдъя. За АКСА олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалалтыг гэж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж буй гадаадын иргэдэд экспатууд энэхүү үйлчилгээг авах тохиромжтой юм байна. За АКСА даатгал нь ямар үйлчилгээг санал болгодог вэ гэхээр өвдөх, гэмтэх, эмнэлэгт хэвтэх, мэс засал болон эмчилгээний зардлыг даах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон эх оронд нь буцаах зардлыг хүртэл шийддэг юм байна. За тэгээд дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг бий болгодог юм байна. Бод даатгал нь энэхүү даатгалыг Монголд нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол улс дахь цорын ганц партнер юм байна. АКСА даатгалын аялал амьдралын замнал таныг түшиж авах хамтрагч бол бод даатгал байх болно гэнэ. За бод даатгал компани хаяг нь Улаанбаатар хот Чингэлтэй 4 баг тойрог одоо Сүхбаатарын талбайн баруун талд гэсэн үг шүү дээ. Бод даатгал самгаг мөн www.bod/bod.дундуур6-insurance.com хаягаар ороод та дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Эсвэл бод клейм апыг утсан дээр татаж аваад та хүссэн даатгалын үйлчилгээг худалдан авах боломжтой байна. Та бүхэн бод даатгалтай холбогдох болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг дугаарын утсаар холбогдорой. За Атлас нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй баярлалаа. Зя баярлалаа ивент тэтгэгч нартаа. За одоо Африкийн Этиоп гэхлээр манайханд нэг зүйл санаанд орж магадгүй. Хурдан гүгчд. Хурдан гүгчд. За гүгчдэр алдартай Этиоп те. За Этиопийн гүгчнэр ягаад алдартай байдаг гэхээр Этиоп бол газар нутаг домтой, тал хээр тэгээд юу багтай. Яг Этиоп бол Африкт ингээл анхны гүүр мөрийг барьж байгаа улсуудын нэг гэдэг бол тэр чинь зөвхөн жоох хэсэг тохгүй те. За тэнгуул том хэсэгт Африкууд Этиоп рүү нүүдэлж. Одоо Аддис Абебад чинь манай Улаанбаатар нэг том хоттой. Гээд бусд нь ингээд орон нутаг те. Өөрөдөө өөр том хотод багтаа. Өөр том хоттой Асмара гэдэг нийслэлтэй. Эритрийн тусаар тогтмолсон те. За тэнгуул Этиоп яадаг вэ гэхлээр нэг би урд нь бол тайлбарлаж байсан. Нарийнхан одоо тийм нарийнхан урт өлтөй хүмүүс байдаг. Тийм учраас тэр хүмүүс ингээд тал хээр газар ингээд гүүхэд айгу юусан хүмүүс гэж үздэг. Одоо амьдралын хэв машин тохиромжтой. За тэгсэн мөртлөө Этиопийг сонио тэмээ болон илжигийн хамгийн түрүүнд гашуус оосууд нэг гэж байгаа. Тэгсэн мөртлөө тэмээ илжгээ төдийлөн бас ашиглаагүй баг байсан болооч тэр нь яг бүр олон жилийн болчиход байгаа. Тэгвэл ингээд сүүлийн 1000 жил ч юм Этиопод ирэхдээ ингээд мал хорлохтаа хоёр хөлөөрөө гүүхээсээр сонголтгүй болдог гэсэн. За тэмээ илжгийг ирэхдээ унлаганд ашиглахаас мал хариулахад ерөөс ашигладаг. Манайх бол мал хариулахдаа мороор хариулдаг бол Этиопод хөлөөрөө хариулдаг те. Хөлөөрөө хариулдаг учраас хүүхдүүд нь багаасаа гүйдэг байсан баг. За тэгвэл орчин үеийн сургуультай болчихгоо сургуулийн зайнууд нь хол учраас нөхдүүд яадаг гэсэн мэтлэр бас гүйдэг байсан баг. Хичээлдэг үн. Өдөрт 10 км гүйчээд хичээлдээ явчаад ирж байгаа тохиолдлууд бас байна. За тэгвэл Этиоп яасан мэхлээр Этиопод ингээд дээр үс ингээд хөлөөрөө гүйдэг байсан юм байна. Ямар нэг юмд явахдаа ингээд хүнтэй уулзахдаа ингээд ямар нэгэн техник хэрэгсэл ашиглахгүй хөлөө ашиглаа гүйж очиж уулзчаад буцаад ирдэг байсан байна. Нүүдэлч хүмүүс те. Одоо бид нар бодъё л да нүүдэл чинь те. Би ингээд донгаа байрт тавьж байгаа чойрлоо ингээд явах шилт бол. За би тийш нэг явчаад иргээд алхаа явна шүү дээ. Өөр сонголт байхгүй. Морь байхгүй. Машин байхгүй. За тэгээд ингээ гүүг алхаа авч. Тийм учраас Этиопод угаасаа гүүх нь алхах нь тэдний хувьд амьдралын өдөртмийн одоо хөвшлээс. За тэгвэл Африкууд тэгэхээр заяа юу нөгөө тэгэхээр энэ Сомал, Кenya, Судан, Этиоп энэ төр чинь нэг юм өндөр юм бор маш юм нарийнхан чадцтай хүмүүс байдаг. Яг үнэ тий. Бид нар болоод байна тий. Маш өндөр их юм урт хөлтэй ингээд ийм урт нарийнхан үзүүтэй загвар өмсгчнөр нь гоё юм бүр нэг юм хилэн юм бүр ингээд айгуу тод юм хүрэн арьстай. Тий. Тэд нар ерөөхдөө бас олон үндэстэн байгаа шүү дээ. Нэг үндэстэн байгаа байхгүй бас тий. Тий. Олон одоо Сомалчууд илүү тийм
одоо нэг одоо кенчүүд идэр ч юм уу те загвар өмсгч амар гоо ингээд тийм. Тийм тэгээд маш урт юм хүзүүтэй байгаад идэг. Тий. Тэгээ нарийнхан байна гэдэг чинь ерөөхдөө холын зан гүйлтэн дээр айгүй давуу талтай гэсэн юм. Илүү олон юм нэг авч чадахгүй гэсэн үг байхгүй энэ бол те. Тий. Нарийнхан ясыг нарийнхан булчин шүрмсөр ингээл аваа авчихсан гэсэн үг те. За тэнгуүл Этиоп улс Африкийн анхны олимпийн алтан медалийг авсан одоо улс нь Этиоп байгаа. Яг бол спорт гэдэг чинь ерөөсөө орчин үеийн юм шүү дээ те. Одоо монголчууд ингээл бүх барилтыг сур хараад үгүйсэн чинь энийг яг илүү спорт тал руу нь болоход орчин үеийн болохоор бид нэг одоо харж чадахгүй ш чийлвэл те. За тэгвэл бүгчүүдэрээ бид нар бүхий их орон боловч одоогийн байдлаар нэг л олимпийн алттай штэ бүхөр шилжүүл те. За тэгэхээр орчин үеийн одоо спорт руу хөврөн идэх хэцүү. За тэгвэл гүүх гэж хамгийн энгийн спорт байхгүй. Тэгвэл Этиопод айгүй хурдан хурж чадсан. Кенчд айгүй хурдан хурж чадсан байхгүй. За тэгээд 1960 оны Роми олимпиад Африк ТV-ийн анхны алтан медалийг Абибе Бикила гэж Этиоп одоо марафонч авсан байдаг. За тэгээд энийг юу гэж хүмүүс ярьдаг вэ гэхээр Италичууд 2 удаа Этиопыг эзлэхэд бараагүй. За харин Ромд Этиопон очиж тэрийг дайлаар морцсон гэж үздэг. 1960 оны олимпиад. За марафон гүлтэнд нөхөр бол төрүүлсэн байдаг. Төрүүлэхдээ яасан гэхээр хөл өцгөнгүүгээд олимпийн наадмын алтан медалийг авсан байдаг. Хөл өцгөө. За тэгээд дээрэс нь Африкийн анхны алтан медаль хөл өцгөнгүүж олимпийн алтан медаль авсан анхны хүн болж байгаа. Урд нь бол дандаа ямар нэгэн байдлаар ингээ гуталтай өгдөгсөн тий. За Бикила бол хөлгөндөө гутал өмсгөр идэрч улам тохгүй байхгүй. За 1964 оны олимпиад ороод ахиж олимпийн аврагаас нэгтэй бол гуталтай байсан. Тэгээ хоёуланд нь дэлхийн рекорд хэвчэндээ марафоны дүүхэнд back to back олимпийн авраг гэдэг шүү дээ тий. Дараалал олимпийн авраг авсан анхны тохиол болж байгаа. За ийм одоо түүхтэй байдаг. За тэнгууд л Этиоптоор яадаг вэ гэхээр дэлхийн рекордыг эвдэлсэн маш олон тохиолдлууд, маш олон олимпийн медальтнууд Этиопоос гарсан байдаг. За Бикила бол одоо хамгийн ихнийх нь хамгийн алдартай нэсэн бол бүр ингээд домг болсон яригдсан бол Хайле Гебреселес гэж хүн байдаг. За манай хөнгөт атлетикийн бол энэ хүнийг бас сайн мэдэх баха. 2 олимпийн алтан медальтай 1996 2000 оны. За тэгээд дэлхийн авраг шалруулах тэмцээнд 4 удаа төрүүлсэн байдаг 10,000 метрийн зай те. Ийм хүн байдаг. За хэний хувьд бол Хайле Гебреселесийн хувьд бол гүүх техник нь яагаад ингэж мундаг юм бэ? Яагаад ийм сайн гүйдэг юм бэхлээр өдөр болгон сургууль руугаа 10 км гүйчээд ирдэг гэсэн. Сургуульд явах гэдэг өглөө босоод 10 км руу сургуульд явчаад одоо эндээс одоо хааш хэмт. Налах ч одоо арай холболчих юм байна те. Ерөнхийдөө хоошоо ингэж жигжид рүү очичоод 10 км гэдэг чинь 10 км тий. Зөвхөн хөнгөн гүйж явчаал. Тий. Тэгэхээр энэ хүн чинь олимпийн наадамд орохоор яг багасаа хийдэг байсан юм а хийж гинэ л гэсэн үг байхгүй. Гинэнс Бикела. Ийм бол түүх бол Этиоптор бол гарч ичнэ. Тэгээд хөнгөн атлетикаар бол ерөөхдөө хүмүүс Африкчуудыг хурдан гэдэг уучлаараа Африкчууд биш, Этиопчууд, Кенчууд хурд юм аа гэж хэлэх гэсэн. Тий. Ерөөхдөө илүү энэ тал газрынх нь илүү хурдан байдаг гэж хэлж болно Африк дээр бол. За тэгээд Этиоп бол ерөөхдөө юугаараа бол одоо нөө техник технологи ч юм уу орчин үеийнүүдээр ерөөхдөө уг нь бол Африкт алдартай. Гэхдээ нөө хөдөө тосхон ихтэй тийшээгээ хүртээмж баг учраас нөө эсрэгээрээ асуудалтай юмнууд нь айгүй их болчиход идэг. Этиоптер те. За тэгээд Этиоп нь болохоор одоо нөө вегетариан хүмүүс үүдэн шүү дээ нөө. Ногоон холтон те энэ хүмүүсийн болохоор их одоо деваж ингээс үздэг. За тэгээд 7 хоногийн 2 өдөр нь бүр ингээ махад итгүү тийм юмнууд бол байдаг. Одоо тийм тохиолдлууд байдаг юм уу да. За дээрэс нь та нар боддог газар нутгийн энэ тал хээр газар амтан багтай өөрөөсөө ямаага байнга идэж чадахгүй те. Тэнгүүлтэн ингээд ногоон холтон болох нөхцлүүд боломжууд бас ингээд гараад ирдэг. За тэгээд энэ болохоор ортодокс буюу үнэн алдартын шашин байгаа шүү дээ. Үнэн алдартын шашнууд 3 дахь өдөр болон 5 дахь өдөр ямар нэгэн хамтны махыг идэхийг бол ерөөдөө хоригдсан байдаг. Энээс үүдэж бас Этиопод бас илүү юу болцсон байдаг. Ногоол буюу цагаан холтон болох тийм нөхцлүүд бол гарч ирсэн байдаг. За би Этиопийн шашны талаар жоох юм. За тэгээ. За шашин маш сонирхолтой. Хойд Африкийн орн гэдэг төрш орнууд нь бол дийлэнх нь исламын шашинтай орн байж тал нийт хүн амынхын 43.1% нь христийн шашинтай. Үнэн алдартай одоо ортодокс. Гэхдээ бид нар энийг ойлгохтой нөгөө одоо грек суурьтай, одоо визант суурьтай ортодоксоос арай өөр юм байна. Өөрсдийн. За тэгээд 34.1% нь исламын шашинтай. За протестант шашнууд одоо үндэсний овг аймгийн уугуул одоо шашин шүтлэг нь хүн амын маш цөөхөн хувь буюу 1.5% тийм шашинтай гэж үзсэн юм байна. За тэгээд католик шашинтнууд бас байдаг. За 1% нь бусад гэж
үздэг юм байна. За шашны хувьд яагаад сонирхолтой гэж би онцлоод байна вэ гэхээр нөх христийн шашныг төрийн шашнаа болгон хүлээн авсан дэлхийн анхны орнуудын нэг юм байна. За тэгээд тэдний одоо Этиопийн үнэн алдартны христийн шашны сүмийг бол Тевахедо сүм гэж нэрлэдэг юм байна. За манай эртний 4-р зуунд байгуулагдсан бөгөөд тухайн үед бол нөгөө Этиоп чинь Африкт болонтой ер нь бол хүн төрөлхтний түүхэнд 3000 гаруй жил үргэлжилсэн төр тулсын түүхтэй улс гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед нь тэднийг бол ер нь Акс сүм гэж нэрлэдэг байсан. За тэгээд Акс сүмийн хаан Изана гэдэг хаан христийн шашныг өөрийн төрийн шашин болгон хүлээн авсан юм байна. За тэгээд өөрсдийн тэдний одоо үнэн алдартны шашин нөгөө Византийн үнэн алдартны шашнаас харьцангуй өөрийн уламжлал, өөрсдийн номлолтой, өөрийн календартай. Тэдний календар нь одоо бидний нийтээр дагаж байгаа Григорины календараас өөр гинэ. Тэрнээс хоцорч явдаг гэсэн жил нь 13 сартай гэх мэт. Өөрсдийн цаг тооны бичгтэй. За тэгээд эртний Гез гэдэг хэлээр тэдний одоо үнэн алдартны шашныхын номлолууд одоо уншигддаг гэсэн үг. За тэгээд түүхийн манай эртний 12-13 дугаар зууны үед баригдсан чулуун Лалибела хэмээх онцгой архитектурын онц содон бүтээлтэй юм байна. Тэр нь одоо сүмийнх нь үнэн алдартны сүмийнх нь өвд тооцогддог юм байна. За тэгээ өөрсдийн маш олон гигантнүүдтэй. За тэгээд тэдний нөгөө үнэн алдартны шашны уламжилд мацаг барих нь маш түгээмэл байдаг юм байна. За тэгээ протестант шашин тагиж хэлсэн те манай одоо 19-с 20 дугаар зууны үед Европод Америк мишнерис чинь номлогчд те протестант шашныг авчиж түгээсэн юм байна. За одоо христийн шашны католик шашин гэдэг католикийн урсгалыг ч гэсэн Европод одоогийн Этиоп улсад маань авчсан юм байна. За исламын шашин бол яг манай эртний 7 дугаар зуунд одоо зүнч Мухаммедийн дагагчид Меккад өөрсдийг нь хавчин гадуургаснаас те зүхтаад ер нь бол ингээд тухайн үеийн Акс сүмийн хаан тулсын христийн шашинтай байсан Акс сүмийн хаан тулс руу явж очсон гэж итгэдэг юм байна. Тэгэж исламын шашин одоогийн Этиопод ирсэн гэдэг. За тэгээд одоо хүн амынх нь бараг 30 гаруй хувь нь исламын шашинтай тооцогддог. Маш олон үзэсгэлэнтэй сүмүүд болон одоо ариун дагшин газруудтай тооцогддог юм байна. За тэгээд Израилийн одоо Израиль биш еврейчүүдтэй холбогдоод байгаа нь мөн бета Израилуудын нутаг гэж үздэг юм байна. Өөрсдөө эртний Африкийн еврейчүүд гэж бас үздэг. За тэгээд еврейчүүдийн маш олон уламжлалыг дагаж мөрддөг. За тэгээд өөрсдөө бол яг харахгүй бид нэр Африкийн еврейчүүд гэж одоо ярьдаг, тунхагладаг. Тэрийг ч гэсэн ер нь бол Израилууд хөлийн зөвшөөрөд байдаг юм шиг байлаа. За тийм сони юу юм байна. За шашны хувьд бол тийм байна. Хэл соёлын хувьд бол маш өвөрмөц, маш олон хэлтэй гэсэн, маш олон овг аймагуд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр тэдний соёл нь нөгөө Африкийн ойрхон дорнод ягаад тэгэхээр нөгөө улаан тэнгис гатлал ойрхон дорнодтой ойрхон болчиход байна шүү дээ. За тэгээ мөн хоошоогоо нөгөө худалдаа арилжаа 8-аас үүдэлтэйгээр газар дундын соёл бас маш холилдсон. Энэ олон соёлын холилдоон дунд байгаа ирнэ өөрсдийн бас нэг онцлог өвөрмөц чанарыг, өвөрмөц соёлыг бий болгож чадсан гэж үздэг юм байна. За тэгээд 90 гаруй хэлтэй. За тэгээд ер нь бол гол үндсэн яригддаг хэл нь бол Амхайк 90 хэлтэй 200 одоо диалект гэхэлэр ч одоо юу гэх юм бэ? Аялагтай гэсэн үг тийм. Аялагтай гэж. Аялагтай юм байна. За тэгээд Этиоп улс нь манайхтай адилхан нэг малчин ард түмэн шүү дээ энэ л тийм. Малчин ард түмэн. За тэнгуүл манайхтай адилхан нэг юм ойролцоо соёл байдаг нь одоо Оромо хүн биш үү? Одоо Этиопийн хамгийн одоо олон үндэстэн тийм. Оромо хүн за өөрийн сүрхтэй 1000-аас дээш одоо тийм одоо сүрхтэй хүмүүс тэр хүн бол одоо King of Crown буюу одоо Титмийн одоо хаан бол. Яг гэх юм бол одоо манайхаар 1000-д малчил гэсэн үгэлтэй юу нь бол одоо марчулж орчихвол тийм. Африкийн хувьд бол 1000 малтай байна гэдэг маш их тоо. Тийм учраас тэр чинь тухайн бүсгтээ баг хаан болж байгаа хөөхгүй. Олон овг аймагт учраас тийм. Тэгээд хаан гэж явдаг. Энэ л болохоор ерөөдөө бас 1000-аар хэмжигддэг юм байна. Тий. Тэгэхээр энэ бол одоо юу ч юм дээ Этиопид бол хамгийн чухал одоо баялаг нь болчиход шүү дээ. Ерөөдөө хамгийн чухал баялаг нь угаасаа л мал байсан. Орчин үеч гэсэн одоо мал хэвээр байгаа. Тэг яг Аддис Абеб хотыг болоод хамгийн их крафтод хот гэж үздэг юм байна. Яг бол нэг хамгийн хүн амтаагаас гадна нэг нүүдэлчин соёл одоо ингээл жоохон хомигдож эхэлж штэ. Манай ч гэсэн тэ. Тэнгүүл Аддис Абеб хотын хүн ам гэдэг айгүйх тэлж байгаа. Тэрнээс болоод айгүйх асуудлууд их гардаг. За манайхтай адилхан. Тий, ерөөдөө яг нүүдэлчин байсан улсууд ч юм уу одоо энэ хажуудлынхан Йемен ч юм уу Алжир, Тунис те. Одоо Боцваны дээр чинь гол асуудал ерөөсөө тэр ихгүй. Яг манайхтай адилхан нэг том хот нь айгүй их юутай болдог. Томроод. Тэгээ асуудлууд нь айгүй их гарч ирдэг. Тэгээ нөө төлөвлөлт байхгүй те. За, Этиоп улсын хувьд бол энэ техникийн хувьд бол бас ерөөдөө бас
Африкт хамгийн одоо инновацийг төрүүлж оруулсан улсуудын нэг. Ялангуяа Addis Ababa. Ягаад гэх юм бол олон үндэстэнтэй учраас, олон одоо соёлын холимог учраас тэр соёлууд өөр өөрсдийн гэсэн онцлогуудыг авдаг. За зарим жишээл бол одоо шилбэл нэг шашинтай явах юм бол энийг ч болохгүй, тэрийг ч болохгүй гэдэг ч юм уу бол олон нийтлэг юм бий болчихсон. Нийтлэг юм гэдэг бол олон шашинтай, олон үндэстэнтэй учраас янз янзын тийм соёлыг өөрсдөө нэгтгэх боломжтой байдаг. Тэнгүүл Этиопиас бид нар дундаж нас нь одоо шилбэл 19.5 байгаа байхгүй юу? 19 одоо медиа нээж гэж байгаа. Дундаж нас гэхээс бол нийт хүн амынхан дундаж нас нь байхгүй юу? Маш залуу. Одоо Камбож тийм байсан шүү дээ 98 онд шилбэл тий. Тэгэхээр нэг тэр чинь дайн, өвчин, эмгэг хүмүүс нь өндөр наслтахгүй гэсэн үг байхгүй юу? Дээрээс нь өндөр настай хүмүүс нь баг гэсэн үг. Залуучууд айгүй хөхтэй. Тэнгүүд нийт хүн амын ингээд дунд жон бол 19.5 болдог. Наачин болстой ямар сонирхолтой юм бэ? Тий, сонь тоогоо зэн тий. Айгүй хөх залуучууд нөө ядуу учраас төрөлт ихтэй. Тий, эндэгдэл их бай. Эндэгдэл их байна гэсэн үг тий. За тэгээд Этиопиод өөрсдөө олон үндэстэнтэй учраас дундаа бас үндэстэн оронд ялгуурл их байдаг. За нэг хэсэг нь болохоор өөрсдөө айгүй мундаг инновацийг төрүүлж оруулж ирдэг гэдэг бол нэг хэсэг нь болохоор угаасаа ингээ яхаар гоцрогдож байгаа хүмүүс байдаг. Энээсээ бол асуудал гардаг. Одоо энэ гүдэг гэдэг бол ерөөхдөө бас тодорхой хэмжээнд бас жоохон ад үздэг ч юм уу те. Иймэрхүү тохиолдол гарч ирнэ. Бид нар бол гүдэг хүмүүс шийдрэл гүдэг гэдэг ч юм уу те. Яг бол хотод удацсан хүмүүс. За тэнгууд Этиопид яадаг гэхээр Африкийн хамгийн анхны одоо энэ нисэх онгоцны юунуудыг оруулж ирсэн байдаг. Одоо хамгийн том одоо дээрээс нь Африкийн нисэх онгоцны компанид одоо манайхаар бол одоо Ethiopian Airlines гэсэн үг шүү дээ. Энэ ерөөхдөө Африкт хамгийн том эдийнх нь нэгдэ ордог. Дээрээс нь одоо өөрсдийн гэсэн онгоцтой хамгийн анхных нь Этиопид бол тарсан байна. Тийм байна. Энэ дээр би нэг сонирхолтой түүх болцсон. Би Монгол Улсын их сургуулийг төгсөөд 2005 онд Air Market билетийн каст ажилд орсон юм. За тэр үед монголчууд энхэг рүү бас явдаг байсан. Өнөөдөр явдаг шигэ. Гэтэ тэр үед энхэг рүү билетээ хаагур дамжуулж бичдэг байсан гэж. Улаанбаатараас Бээжин хүрээд Бээжингээс Ethiopian Airliner Бээжингээс Делигийн оронд билет ичдэг байсан шүү дээ. Яагаад гэдэг вэ юм бол? Өөр нөгөө тийм олон сонголтууд байгаагүй. Тэгээ Бээжин рүү хамгийн нөгөө одоо Дели рүү хамгийн хурдан хамгийн хямд явах боломж нь Улаанбаатараас Бээжингээр Мят ч юм уу те Air China-гаар яваад Бээжингээс Ethiopian Airliner Дели рүү нисдэг байсан. Тэгэхээр Airline яа харахгүй бас хүчтэй том юм байна. Хүчтэй том олон хүн амтай. Дээрээс нэг юу ч юм дээр Addis Ababад олон жил амьдэрсэн тэр бас сэхэтнүүд их байж тээ. Тэд нар л ерөөхдөө бас юм инновацтай айгүй тийм нааш таанддаг гэсэн үг байхгүй. За жишээлбэл Этиоп болохоор Африкийн хамгийн анхны ингээд өөр ингэсэн одоо Boeing 787 Dreamliner гэдэг онгоцтой байсан. Бүр хамгийн анхны. Тэгээ Boeing-ийн онгоцтой байна гэдэг чи өөрөө манайх ч юм бол ингээл түрээсээр авдаг ч юм уу янз янз ингээл хуучирсан онгоц авдаг бол Этиоп болохоор хамгийн анхны тийм Dreamliner-ыг бол өөрөөсөө авч исэн байгаа. За тэгээд Африкийн хамгийн анхны холоод за тэгээд энэ нөхөрөө дэлхийд бүр яг энэ онгоцыг Dreamliner-ыг авсан одоо өөрөөсөө оперативс 2 дахь улс нь болж исэн байна Этиоп бол. За тэгэхээр Этиопи одоо энэ нислэгийн компанид бол мундаг байна. Дээрээс нь Африкийн хамгийн анхны эмэгтэй одоо тийм нисгч бас Этиопид бол гарч ирсэн байдаг. За энэ болохоор Аса Гидэж Асафа гэдэг анхны тийм одоо нисгч юм байна. За тэгээд түүний хувьд бол одоо Эритретэй хийсэн дайм ан дээр хүртэл одоо юун дээр тулаан дуртал ингээд Этиопи эмэгтэй нисгч нар орж исэн ийм тохиолдол байгаа. Тэгээд хамгийн анхны одоо тийм капитан бол Рестер Толоса гэдэг ийм эмэгтэй байд юм байна. За тэгээд эсрэг багийн онгоцыг хамгийн анх унахсан юмсан эмэгтэй. Африкийн анхны дайлтны талынхаа онгоцыг манай заяа нөгөө спортертой болохоор эсрэг багийнхаа гэж. Тий, эсрэг багийнхаа ч юм уу те. За энэ болохоор 2000 онд Асмари гэдэг Эритрийг нийслэлээ шүү дээ те. Тэрний ойролцоо Эритригийн одоо тийм унгаж исэн юм байна. Тэрүүгээр Этиоп одоо салдартай байна. За хоёлаа төр завсарлаад хоёр хэмжлэгчээд урдъя. За Атлас нэвтрүүлгийг маа ногоон ирээдүй хөгжүүлэн өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэж та бүгдд хүргэж байна. За MMS компани манд байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжиж нарны эрчим хүчийг ашиглан эрчим хүч гаргах боломжийг борлуулдаг юм байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нарны эрчим хүчний одоо зах зээл дэлхийд тэргүүлэх Genka Solar болон Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн нарны панелуудыг нарны автангуудыг Монголын уур амьсгалд зориулж сайжруулад борлуулдаг. Тэгээ 30 жилийн баталгаат хугацаатай борлуулдаг юм байна. За тэгэхээр энэхүү одоо нарны автангуудыг хэн хэрэглэж болох вэ гэхээр малчин өргөх газар тариалан хөдөө орон нутагт Улаанбаатараас хотн гадна амны орон сууцнд мөн үйлдвэр үйлчилгээнд хэрэглэх бүрэн болох ёстой. Та тэгэхээр өөрийн хэрэглээндээ хамаарат хэрэг хэмжээний панел ашиглах уу хэрэг хэмжээний эрчим хүч танд хэрэгцээгээс хамаарат энэ бүгдээ MMS компаниас худалдан авах боломжтой юм байна. За тэгээд хамгийн чухал нь юу вэ гэхээр манай уур амьсгал тохируулж сайжруулсан гэдгийг надад үнэхээр таалагдлаа. Манайх хэдийгээр жилийн 300
бараг л 40-50 хоног нартай байдаг боловч маш их салхитай. Аа. Тэгэхээр нөгөө тоног төхөөрөмж техник илэгдэх эрсдлүүд байдаг. Гэтэл яг манай уур амьсгалд зориулаад өөрчлөөд сайжруулад бүтээгдсэн гэдэг нь надад таалагдлаа. За хэрвээ та бүхэн эрчим хүчний асуудлаа одоо тий нарны эрчим хүчээр байгаль дээлтэйгээр тий байгальд хор хөнөөл багтаагаар шийдэхийг хүсвэл MMS компанитай холбогдоод эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх боломжтой юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 771119 series 771119 дугаарын утас болон 89664141 89664141 дугаарын утсаар холбогдоод эрчим хүчний асуудлаа байгаль дээлтэйгээр шийдэх боломжтой юм байна. Ивент итгэгчтэй баярлалаа. За яхаар одоо MMS бол одоо байгаль дээлтэй. Дээрээс нь Монгол улсад асар том инновац хийж байгаа юм компаниудын нэг. Одоо бидний яг хэрэгтэй юмнуудыг хийж байгаа гэсэн үг тийм. Харин тий байгаль дээлтэйтэй манайх чинь өргөн удам газар нутагтаа хэрнээ ингээд жижигхэн Улаанбаатар хотод чихэлдээд амьдраад байдаг. Гэтэл энэ Улаанбаатар яг үнийг хэлэхэд би бол Улаанбаатар хотоос гараад амьдрал сайхан байдаг байхгүй. Цэвэр агаартай, цэнгэг устай, үзэсгэлэнтэй. Тэгэхээр бид нэр яагаад энд шигдээд байна гэхээр нөгөө төвлөрсөн дулаан эрчим хүчний асуудлаас болж байгаа шүү дээ. Гэтэл бид нэр байгаль дээлтэйгээр нарны эрчим хүчээр тогны асуудлаа шийдчихэд өнө өргөн удан газар нутгийн хаанч бид нэр амьдарч болно, сургууль барьж болно, эмнэлэг барьж болно те үйлдвэр үйлчлэгээ явуулах бүрэн боломжтой. Дээрээс мэд хүн ам багтаа учраас үртэмж айгу хурд очих واخхой. Этиоп шиг 110 сая биш ямар те. 110 сая хүнд юуг цахилгааныг ч юм уу сургуулийг зохицуулна гэдэг хэцүү шүү дээ. Гэтэл манайх нарны эрчим хүчний бүр маш нарны болон салхин сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө бол дэлхийд дээгүүр тооцогддог. Энийг ашиглах хэрэгтэй. За тэгэлгүй яах вэ? Одоо ингээл манаа дээр би бол байн гэлдэг. Хүн ам багч айгуу дум давхудал шүү. Хүртээмж өндөр шүү гэдэг бас айгуусаа хэлмээр байт юм аа. За ингээд юутай Этиопт холбоотой айгуу гоё нэг сонирхолтой нэг юм байдаг. За Люси гэдэг хоёул хамгийн их нэрсэн шүү дээ. Люси гэж одоо 2 үл дээр явдаг анхны одоо энэ үний одоо юг алдрыг бол 3.1 өг дэцэг бол 3.2 жилийн өмнө Этиопоос олсон гэж байгаа тийм. Яагаад Люси гэж нэрлсэн юм бэ? Яагаад Этиоп нэр өгөөг юм бэ гэдэг. За энэ дээр болохоор энэ дээр юу болсон байгаа? Люси гэдэг нэрийг яагаад өгсөн шалтгаан 1974-д палеонтологч Дональд Йоханссон одоо ингээд олд руу олж байгаа шүү дээ тийм. Олд руу олоод за тухайд археологчд баяраа тэмдэглээд лагер дээр Beatles-ийн Lucy in the Sky with Diamonds дуу олон дахин сонсчихсон. Олон дахин сонсчихсон. За тэгээд олд руу ерөөхдөө яг энэ олон дахин сонсчихсон дууных нэрээр буюу Lucy гэж нэрээр нэрлсэн. За тэгэхээр Beatles-ийн дууны нэр бидний одоо хамгийн анхны 2 үл дээр явууч нь Lucy-гийн нэр юм аа гэдэг бол хэлж болж байгаа. Тийм байна. Одоо ойлголоо. Тий. За ингэж ерөөхдөө нэрийг ол өгсөн байдаг. За Expedition Group бол ерөөхдөө энэ дууг айгүй олон сонсоод за тэгээд энэ нэр нь ерөөхдөө очиж яасан байдаг. За тэгээд Этиопийн талаар ярьж байгаад бид нар Нийл мөрнийг ярихгүй орхиж болохгүй. За Нийл мөрөн бол дэлхийн одоо хамгийн урт мөрөн байсан 6671 км урттай. За яг сүүлд бол Амазоны эхийг арай жоохон уртсгаад Амазоны дэлхийн хамгийн урт юм байна гэдэг юунууд нээлт бол гарцсан байгаа. За энэ дээр бол нэлээд маргаан байгаа тий. Нийл мөрөн урт, Амазон урт гэдэг. За Нийл мөрөн бол ерөөхдөө хоёр талаасаа ингээд цотгод нэг нь бол цагаан нийл, нэг нь хөх нийл гэж явдаг. За хөх нийл нь Этиопоос одоо орж ирдэг. Их авдаг. Этиопийн тан гэж нураадаг. За таана гэж байгаа юм да. Монголоор яг бид нар би шүү тан гэж хэлчихлээ. Яг адилхан бичдэг. Таана гэдэг нураас ерөөхдөө их авдаг. За дунджаар бол 1450 км уршдаг гэж байгаа. Тэгэхээр манай хамгийн урт голоос урт гэсэн үг байхгүй юм чаа. Нийл мөрөнд одоо хоёр нийл чинь цутгаж байгаа ш. Нэг нь бол Виктория нураас их аваад явж байгаа. Нөгөөх нь Билүү нийл нь дундаас нийлж байгаа шүү дээ. За хөх нийл нь болохоор цагаан нийлтэйгээ нийлдэг. За дэлхийн одоо хамгийн том одоо юу нийлж байгаа цутгал нийлж байгаа юу болж байгаа байхгүй. Хоёр том мөрөн цутгаж байгаа. За тэгээд яг борооны үйлрэлдээ 85.6% нийлийн усыг энэ юу өгдөг. Танаа нуурно. Юу тий цэнхэр хөх нийл өгдөг тий. Ийм том юг бол авч өгдөг. За тэгээд энэ нийл мөрний одоо энэ хөх нийл нь болохоор ингээд Этиопийн тан нураас аваад ингээд урсаад яваад Этиопийн ерөөхдөө хамгийн гол одоо үржил шимттэй бүс нутаг болдог. За одоо та бүхэн мэдж байгаа Судан руу ороод хаашаа Египт рүү нийл мөрөө явахлаар та нар Египт утсан баг. Онгоцон дээрээс харахаар нийл мөрнөөс хаашаа 2-3 км айгуугай ногоон багсаа. Тэгэл ерөөсөө илс байдаг тий. Тэгэхээр ерөөхдөө нийл мөр өөрөө тэр эсэх үржил шинүүдийг айгуугай ингээд бүрдүүлж өгдөг. За дээрэс нь
Хүмүүс нөө хамгийн их пирамид хаана гэдэг вэ? Египт гэж андуурдаг та. Хамгийн их олон тодоо пирамид бол Судан гэдэг. Ягаад гэх юм бол хоёр нийл өөрөө ингэж нийлж байгаа. Тэгээд нэг нийл бол одоо ингээ хойш урсж байгаа учраас нийл мөрнийг дагсан тийм амьдрал айгүй их. Суурин иргэншлүүд байсан. Тэгээд Нубиан пирамид гэдгийг үзэгчээс сонсож маань сонирхож байвал тэгээд хайгаад үзээрэй. За тэгээд цэнхэр нийл, цагаан нийл хоёрын одоо нэг нь бол Этиопиас ингээд гарч ирдэг юм учиртай байгаа. За тэгээд Этиопийн хажууд Эритре гэж байгаа. За ингээд Судан хажууд Өмнөд Судан гэдэг улс бий болсон. За Жибути гэж жижиг улс байдаг. За урд нь Сомали байгаа тийм. Жибути гэж улс байдаг. За тэнгуэл тэр бүс нутгийн хамгийн гол улс нь Жибути болсон байгаа одоо. Яг бол хүмүүс төдийлөн мэддэггүй, төдийлөн одоо оошоохгүй байдаг энэ улс. Ягаад гэх юм бол энэ нэгэд айгүй болон Сомалийн мөргөлдөөн, Эритре, Этиопийн мөргөлдөөн гэл яг нөгөө талд нь яг Улаан тэнгисийн нөгөө талд нь буюу Бабл Мандебийн хоолой нөгөө талд Йемений мөргөлдөөн байгаа шүү дээ. Тэнгүүл яг энэ олон мөргөлдөөний дунд мөргөлдөөнгүй байгаа нэг улс нь Жибути байхгүй. Одоо ингээ газрын зураг харах юм бол та бүхэн бүгдийг харна. Тойроод ерөөсөө бүх бүс нутг нь мөргөлдөөнтэй ямар нэгэн дотоодын дайнтай ч юм уу те. За тэнгүүл Жибутид яадаг вөхлөөр Жибутид юу орж ирдэг? Нубийн болон барууны улсуудын цэргийн баазууд айгүйхээр байрлаж тэнд нь улсын түрээсэлдэг. Тэгээ тэрүүгээр айгүйх мөнгө хийж байгаа улс Жибути. За тэнгууд энэ дээр Этиопиод явд айгүй хэцүү байна. Яг л далаад гарцаа Эритре рүү алтцсан. Тэнгууд яг Эритре Жибутигээд далайн гарцаа хаацсан улсынх нь нэг нь одоо тийм цэргүүдийг айгүй их оруулж тэндээс айгүй их ингээд одоо мөнгө авч байгаа тийм. Тэнгууд Этиоп нь яг дотроо байлдаангүй гэдэг өөрөө. Эргэн тойронд нь бас байлдаан болоод идэг. Хоошоогоо өөртөө байлдаад идэг тийм. Тэнгууд энэ бусгт бол Жибути гэдэг нэг ус бол яа харахгүй энэ бус нутгийн мөргөлдөөнслоод айгүй том газар зүүн хувьд бол даваа талтай болсон нэг юм бас гарч иж байгаа. Энэ Этиопийн хувьд бол бас жоохон нэг тийм тэг хэцүү байгаа юм уу та тийм. Иймэрхүү төр зургууд бол гарч иж байна. За Этиоп улсын хувьд бол дээрэс нь гүүгчдэрээ би алдартай гэсэн. За айгүй олон гүүгчдийг бид нэрч болно. Тэгээд Этиоп болон Кен улсын хувьд нэг онцлог нь оны шилдэг тамирчин гэж байна шүү дээ. Оны шилдэг тамирчин алаан болдог. Яагаад гэвэл чи олимпийн рекордтой. Энд олимпийн аварга болсон, энд дэлхийн аварга болсон. Тэгвэл Этиопийн оны шилдэг тамирчин болно гэдэг өөрөө маш том шалгуур байдаг. За Монголд одоо ингээд оны шилдэг тамирчин шалгуурлалтын харьцангуй гайгүй байдаг шүү дээ. За ерөөдөө энэ жил тэр аавна гэдэг бол Этиопт ингээд өрсөлдөөн аягүйх болдог. За өрсөлдөөн аягүйх бол одныг сонирхолтой. Би сайн өнгөний дэлхийн аварга тайлбарлаж чадна. Гой сонирхолтой үг ярьсан. Өрсөлдөөн аягүйх болно шүү дээ, тийм. За оны шилдэг болчихлоо шүү дээ, тийм. За тэгвэл Этиопийн улсын аварга дээр ингээд эхний 3-д орсон тамирчин ч юм уу 10,000 км, 5,000 км марафон дээр ингээд олимп өмө дэлхийн аваргад орноо. За сая ч хэлвэл ингээд 10,000, 5,000 айгүй мууралцж байгаа Этиопод. Этиопод нь дотор алаан болт юм байна. Манай тэрийг л явуулах байсан. Энд ч очиод медаль авсан гөхөд. Яагаад гэвэл Этиопт 50-60 байтугай хэдэн зуун маш олон гүгчтэй 10,000 м-ийн дэлхийн аваргад орох. Тэнгүүл тэр дундаас ингээд улсын аврагад төрүүлээд ч юм уу 3 нь явж штэ тэ. Медаль өрөх юм бол Этиопт ирэх бөө асуудал болдог. Яг бол Этиопоос дэлхийн аврагад яваад медальгүй ирнэ гэдэг өөр айгу утгагүй юм болчиход байгаа байхгүй. Тийм олон гүгчтэйсэн. Одоо Хятадын ширэн тесний авраг алаан болдог гэж байгаа шүү дээ. Тэнд төрүүлчих юм бол олимпиад очоо медаль авах нь гарцаагүй байдаг шиг. Этиопийн 10,000 м, 5,000 м, одоо 3,000 м-ийн сааттай ч юм уу те. Марафон гүйлт Этиоптоо эрхээ аваад явж байгаа юм бол очоод медальгүй очинд бол ерөөхдөө бас за гутамшигын чааш ерөнхийдөө тийм ч хутгагүй байдаг Этиоп. Тэгэхээр ер нь бол Этиопоос гараад явжвал олимпиад очивол угийн дэлхийн аврагч олимп аврагчаа медаль авах нь ойлгомжтой. Тэгэхээр медаль авахын тулд Этиопоос гарах шаардлагатай. Асуудал болохоор дотор өрсөлдөө хэрэгтэй юм. Тэнгүүд л ингээд медаль авахгүй гараад ирнэ шүү дээ. Эх орондоо ирэхээр нөгөө хэд нь ялдаг. Одоо айгүй олон үндэстэнтэй учраас манай тэр Оромог л явуулчих байсан. Шал Димитрийг явуулж байгаа гэдэг ч юм уу те. Ийм асуудал гарч ирдэг. За тэнгүүд л Этиоп сая хөнгө атлетикийн дэлхийн аварга шалралт юм чинь айгүй муу оролцоод тэгсэн чи Этиопод нь дотроо за манай сургалт болохгүй байна гэж хоорондоо ярилцсан баг. Манай ерөөдөө гүйлтийн сургалт болохгүй. Яг бол Этиопод бол дэлхийн аваргач юм олимпийн наадамд оролцоод алтан медаль авахд бол ерөөдөө асуудалгүйсэн бол сая хөнгө атлетикийн дэлхийн аварга шалралт юм чинь айгүй муу оролцсон байдаг. Ингээд Кенчүүдийг за ялангуяа Европчуудыг, Америкчуудыг зарим зайнууд дээр дийлхэ байсан. Одоо Француудыг ч юм уу, Англичуудыг ч юм уу дундуур нь орцсон. Ерөөдөө ингээд Африк гаралтай ч юм уу харууд ингээл орж исэн бол одоо цагаанууд ингээд медалуудыг аягүй их авдаг, түүгэд авдаг болсон байхгүй. За тэгвэл Этиопод ингээд дотроо сургалт болохгүй байна гэдэг асуудал ярьж гисэн. За тэнгууд л юу басан бэлэр Этиопт ингээд орчин үеийн гүүгчдийг бэлдэх юмнууд нь аягүй бага. Яг нөө орон нутгаас манайх нөө бүгчүүд гарч ирэл аягүй сан барилдагтай адилхан. Аягүй сан гүүгчдэр орон нутгаас гарч ирээд уралдаг. Тэнгүүл тэд нь орчин үеийн техник, технологийн шинжилгээ ухааны юу аягүй муутай болж таарсан байдаг. За энэс л Этиопод орондоо манай гүүгчнэр болохгүй байна гэдэг айгүй том асуудал одоо хурцаар тавигдах болсон. Сая хөнгө атлетикийн дэлхийн аварга шалралт юм чинь. Тэгэхээр одоо үүд чинь манайдын наадмаар нэг бөө юм болдсон шүү дээ. Ямар ч тохиолдолд наадмаар нэг асуудал гардаг шиг Этиопт дэлхийн аварга хөнгө атлетикийн дэлхийн аварга олимпиадад муу оролцсон бол Этиоп ус даяараа тэрний талаар хилцүүлэг болдог гэсэн үг.
Тэгээ 110 сая хүн хилцсэн шүү дээ. Манайх шиг 3.5 сая хүн хилцэхгүй шүү дээ, тэ. Тэгээ тэр бол маш олон гүйгч нартай, орон нутаг бол бас янз янзын гүйгч нар. Тэгэхээр Этиопийн хамгийн том асуудлуудын нэг нь бас энэ байдаг. Одоо манайхаар хамгийн том маргаан гардаг сошиалын сэдв нь одоо наадан болдог бол спортын хувьд Этиопид юу болдог гэхээр ерөөсөө хөнгө атлетик үе гүйгч нар бас. Ийм асуудал гардаг. За баярлалаа заяа. Маш сонирхолтой дугаар байлаа. Африкийн маш сонирхолтой орноор аялсан да. Баяртай байна. За шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн адлс нэвтрүүлгийг танд хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Заяа болон Мөнгөцөл миний бие ээлж дугаараа та бүгд түрлээ. Би тэгээд нэг юм хэлчихв. Этиопиас арих мэгтэй байгаа битэр тэ. За тэнгууд би албаар яг гүгч нар болон за хүн үүссэн түүх. За тэгээд Этиопийн одоо нийгмийн амьдрал шүү дээ тэ. Нэг өнчүү хүмүүс яагаад их байдаг юм бэ? Энэ гурван сэдвийг ерөөдөө голчилж. За яг хөө Эритрийг оруулж байгаа юм тэ. Энэ эдэн сэдвийг ерөөдөө голчилж ярьсан шүү тэ. Тийм тэрнээс биш маш баялагтай. Тэгээд Заяа бит хоёрын нэвтрүүлэг цаг хизээж хүрдэггүй л тэ. Тийм учраас яг энэ сэдвүүдээр ингээд тогтоо бэлдсэн шүү гэдэг бас үзэгчтэй. Яг бол айгүй бол одоо ингээд гүрж ч юм уу Индонез ингээд Бразил тэр ингээд олон улсууд Мексик дээр ярьж хахад тэрийг ярьсан гүнийг ярьсангүйг надад айгүй хэлж байгаа байхгүй. Зарим юм ярихад айгүй бага байгаа учраас би нэг урд заримуудаа нэг дурдсан шүү дээ. Энүүгээрээ баялаг тэрүүгээрээ баялаг гэдэг. Этиопиороо тэрхэд энэ цөөхөн сэдвүүдийг ерөөдөө жоохон задлаад ингээд ярьсан зөвхөн юм болов гэд бэлдсэн шүү гэдгийг бас сонсогчдоо хэлэх гэсэн юм аа. Тэглэгээ яхаа баярлаа. За ингээд та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 адилганаар хүлээн авлаа. Атлас нэвтрүүлгийг бүтэн жилийн турш эрсдлийг давхаж хүрээтэй бод даатгал болон ногоон ирээдүйг хөгжүүлээ хүрээтэй MMS компани ивэнтэтгэн та бүгд түрлээ. За баярлалаа Заяа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удааглын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.